Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь та нартай Бобби нохойн тохиолдсон атлын явдлын талаар ярьж өгье. Хин бэ? Навчаа найз нэрж өгнө. Маш гоё үнэртэй цэцгийн саунд хийгээ тавьчихлаа. Гоё үнэртэй маа. Бобби нохой алхаж өгнө. Бобби юу хийгээд байна? Маш гоё үнэртэй болохоор цэцгийг үнэрлж байгаа юм байна. Бобби болгоомжтой байхгүй дээ. Бобби ширээний хөлийг ухлаа тайчихлаа. Бобби хаасаа явах нь вэ? Бобби навчаа найзыг хараад цухтаад явчихлаа. Оо, Бобби бөмбөг толгоохороо зөхөд Раби туулаг өвдгөө тайчихлаа. Бас л цухтаад явчихлаа. Бобби минь юу болж байна да? Тэд баавга байна. Оо, мандаага задлах гэж байгаад хоёр найз руугаа цацаа тайчихлаа. Боб найз мими мура уучлаарай. Бобби нохоо уучлаарай гэд уучлал гуйлаа. Бобби нэг зүйл бодож байгаа бололтой. Бобби юу хийх гэж байгаа юм болов? Бобби Раби зулаан дээр ирээд сая бөмбөөр зогсонд уучлаарай гэд уучлалт гуйлаа. Навчаа найз дээр ирээд мөн л ширээг нь хугалж цэцгийн унгаас нь уучлалт гуйлаа. Тэгээд ширээнийх нь хөлийг засч өглөө. Сайн байна шүү Бобби. Бобби бас хаасаа явах нь вэ? Мэдгүй. Оо Бобби цэцгээ авчирж байна шүү дээ. Ингээд Бобби бүх найзуудаасаа уучлал гуйгаад найзуудтайгаа хамтдаа сайхан тогложээ. Хүүхдүүд та бүхэн гадуур гарахдаа маска зүгээрээ. Бас буруу зүйл хийсэн бол заавал уучлалт гуйж байгаарай.